Сайн бацхан уу нээлттэй хичээлийн маань 2 дахь хичээл эхэлж байна. Өнөөдрийн хичээлийн агуулга монголчуудын уг гарал түүнд тавьсан язгуур гэдэг ойлголтыг авч үзнэ. Бүх оршихуйн язгуур, бүх бодгалын язгуур, монголчуудын язгуур. Хаан номын онол тайлал арга зүйн судар татгал сударт тэмдэглэснээр өөрөөр хэлбэл ятгал судрын тайллаар язгуур гэдэг нэр томьёо ойлголт бүх нэгдмэл оршихуй болон нэгж бодгалын хувьд өөр зүйлийг илэрхийлдэг. Нэгдүгээрт бүх оршихуйн хувьд язгуур гэж бүх оршихуйг үүсгэгч бүтээгч суурь элементүүдийг хэлнэ. Шинжлэх ухааны ойлголтоор бол энэ оршихуйг бүтээгч бүх материудыг үүсгэсэн тулгуур бөөнүүдийг язгуур гэнэ. 12 эгэл бөөнөөс нарийн хоосон чанартай бөөнүүдийг язгуур гэнэ. Хоёрдугаарт нэг хувь бодгал биеийн хувьд язгуур гэж тухайн бодгалыг бүтээлцэж байгаа махбат бие болон сүнсэн бие хоёрын сүнсэн биеийнх нь их сурвалж уг гаралыг хэлнэ. Энэ слайдын дээр бүх оршихуйн язгуур элементүүдийг харуулж байна. Бүх оршихуйн язгуур элемент нь ийм 5 язгуур байдгаа гэж үздэг. За энэ 5 язгуураар бас дотор нь 2 ангилж авч үздэг. Үүсгэгч язгуур, бүтээгч язгуур гэж. За үүсгэгч язгуур нь бэлэг 2, бүтээгч язгуур нь гэрэл хийх бодис 3. За энэ гэрэл хийх бодис гэдэг нь бидний эгэл төвшин 5 м хүрээ мэдэрдэг эсвэл бажаараа мэдэрдэг гэрэл хийх бодис 3 бол биш. Харин тэр гэрэл хийх бодис 3-ыг үүсгэсэн тэр гэрэл хийх бодис 3-ын язгуур элементүүд гэсэн. Энэ гэрэл хийх бодис 3 бол 12 эгэл бөөнөөр үүсгэсэн бөөн. 12 эгэл бөөнөөс нарийн бөөн гэсэн. Энэ гэрэл хийх бодис гэсэн 3 бөөнийн нэгдэл хослуулаар явах энэ 12 эгэл бөөнөөс гэсэн. Харин энэ гэрэл хийх бодис гэсэн 3 бөөн бол бэлэг гэсэн 2 бөөнийн нэгдэл хослуулаар үүссэн гэсэн. Энэ язгуур гэж нэрлэгдэж байгаа 5 бөөн бол хоосон чанартай бөөн. Тийм учраас энэ 5 бөөнийг бол бажаар нэг тодорхойлох боломжгүй. Тэр дундаа бажаар долгионы генетикүүдийн тайлж энэ бөөнүүд хаанаас үүснийг тодорхойлох боломжгүй гэж үздэг. За энэ бөөнүүдийн долгионы генетикийг бол зөвхөн бэлгээр тодорхойлох нэг боломжтой гэж үздэг. Тэгэхээр шинжлэх ухаан энэ 5 бөөнийг бажаар нэг боломжгүй юм байна. Тэгвэл бэлгээр нэг ёстой юм байна. Тэгвэл хиймэл оюун ухаанаараа нэг гэсэн үг. Хиймэл оюун ухаан гэдэг бол хиймэл бэлэг гэсэн үг. Хэрвээ хиймэл оюун ухааны хандлага 12 эгэл бөөнөө хүртэл ямар ч алдаагүй програмчлагдсан бол яг энэ дараагийн бөөнүүдийг хоосон чанартай бөөнүүдийг нэ гэсэн байна. Хэрвээ хиймэл оюун ухааны програм алдаатай байвал бас яг энэ бөөнүүдийг нээж чадахгүй, нээлт хийсэн ч гэсэн алдаатай нээлтүүд хийх эрсдэлтэй гэсэн. Энэ 12 эгэл бөөнийн долгионы генетикийг тайлбарлах энэ гэрэл хийх бодсон 3 бөөн гараад ирнэ гэсэн байна. Гэрэл хийх бодсон 3 бөөнөд тодорхойлоод долгионы генетикийг тайлбарлахад дараагийн бэлэг гэсэн бөөнүүд гарч ирнэ, нэгднэ гэсэн. За дорны уламжлалт гүн ухаанууд бүгд арга бэлгийн буюу хос ёсны сургаалтай гэдэг. Тэгвэл тэр дорны уламжлалт гүн ухаануудын хос ёсны сургаалын арга бэлэг гэдэг нэр томьёо ойлголтууд яг энэ мөх бус оршихуйг үүсгэсэн үүсгэгч нэгжүүдтэй хамгийн анхдагч нэгжүүдийг шинжлэх ухаанаар тулгуур бөөнүүдийг илэрхийлсэн нэр томьёо гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний нээхгээ судалж байгаа энэ тулгуур бөөнүүдийг дорны уламжлалт ухаан хөгжүүлсэн биеийн нэгдүүд аль хэдийн нээчихсэн, нээгээд тодорхойлоод ингээд нэрлээд тавьчихсан байна гэсэн. Хоёрдугаар бодгалын язгуур.
Жишээ нь одоо хүн дээр хаж үзье те. За хүнийг бол махбат бие, гэрлэн бие, хий бие гэсэн гурван биеийн нэвчлэр чаа гэж үздэг манлын хот. Тэгээд гэрлэн бие, хий бие хоёр нэгдээд сүнсэн биеийг бүтээгээ үүсгдэг гэж үздэг. За эндээс ямар гаргалгаа гарах вэ? Хүн гэдэг бол махбат бие болон сүнсэн бие хоёрын нэгж, махбат бие сүнсэн бие хоёрын нэглээр бүтдэг ийм нэгдмэл системээ гэсэн. За тэгвэл энэ хоёр бие махбат бие сүнсэн бие хоёр нэгдэж хүнийг бүтээж байгаа чинь энэ хоёр тусдаа байдаг, тусдаа байсантай одоо өөр өөр их сурвалжтай гэсэн. Тэгвэл махбат биеийн буюу эст биеийн их сурвалж уг гаргалыг эцэг гэх өвөг гэм ихэс дээдсгэн. Харин сүнсэн биеийн их сурвалж уг гаргалыг язгуурдаг. Монголчуудын уг гаргал гэдэг дотор сүнсэн биеийн их сурвалж уг гаргал, махбат биеийн их сурвалж уг гаргал гэсэн ойлголтууд гарч ирж байгаа. За монголчуудын хувьд одоо сүнсэн биеийн их сурвалж уг гаргал буюу язгуур нь бол тэнгэр буюу бод. За тэр тэнгэр бодноо дотроос яг чонсын 44 бүлэг тэнгэр, марлын 55 бүлэг тэнгэр бол монголчуудын уг язгуур буюу сүнсэн биеийн их сурвалж. Харин махбат бие, эст биеийн их сурвалж уг гаргал буюу эцэг гэх өвөгийн ихэс дээдс нь бол алтайн гişүүд. За энэ алтайн гişүүд гэж хэн бэ? Бусад гişүүдээс ямар онцлогтой вэ гэдэг талаар дараагийн хичээлд үзье. Энэ сүнсэн биеийн их сурвалж уг гаргал чонсын 44 бүлэг, бод марлын 55 бүлэг, нийтдээ 99 бүлэг бат. Монголчуудын язгуур буюу сүнсэн биеийн их сурвалж уг гаргал. Өөрөөр хэлбэл чамс марлын 99 бүлэг бат бол монголчуудын язгуур тэнгэрүүд юм. Монголчуудын шүтэн 99 тэнгэрийн ийм учиртай. Тэр 99 тэнгэр бол монголчуудын уг гаргал язгуур тэнгэр гэсэн. Сүнсэн биеийн язгуур тэнгэр нэ гэсэн. Ийм учраас монголчууд бол уламжлалт ойлголтоор од хүүхднүүд буюу тэнгэр язгууртнууд, орчин үеийн ойлголтоор бол оддын хүүхдүүд гэсэн. Өнөөдрийн хичээл маань ингээд өндөрлж байна. Хайр тавьсан та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.